Брахманууд минь ээ, 9 дэх хувилгаан дүрээрээ мэрэгдүүдийн залбирлыг хүлээж аваад дээд эзэн хааны бийд илрэн заларсан. Хаан гэдэг нь Пэритхүү хааны бийд гэж байгаа. Тэрээр бүхий л боломжит үр жимсийг хүлээж авахын тулд газар дэлхийг борнойдон хагалсан гэж. Үүний ачаар газар дэлхий маш гоё сайхан дур улаан болсон юм а гэж. Хаад уншия. Брахманууд минь ээ, 9 дэх хувилгаан дүрээрээ мэрэгдүүдийн залбирлыг хүлээж аваад дээд эзэмбэр хааны бийд буюу Пэритхүү хааны дүрээр илрэн заларсан. Тэрээр бүхий л боломжит үр жимсийг хүлээж авахын тулд газар дэлхийг борнойдон хагалсан. Үүний ачаар газар дэлхий маш гоё сайхан дур улаан болсон гэж. За ийм гоё болсон байна. Пэритхүү хаан одоо газар дэлхийг хагалсны ачаар одоо ингэ дэлхийн ертөнцийн үүслийн ихэн тэр цаг мөчөд газар дэлхийг хагалсны ачаар ингээд маш олон сайхан үр жимс одоо үр тариавудаа жимсхэн элдэн янзын сайхан юмнууд ингэж ургадаг болоод тийм учраас дэлхий маань их гоё болсон юм аа гэж гарч байна энэ шүлгэндээ. За дараагийн шүлэг нь 18 дугаар шүлэг. Чатурдашам нарасимхам бибхрат дайтендрам оржитам дадара каражайр орав иракам ката крит ятха гэж. За юу гэж нэ гэхээр 14 дэх хувилгаан дүрээрээ дээд эзэн Нарисимха дүрээр илрэн заларсан. Мотчин хүн зэгсийг цуулан хагалдаг шиг тэрээр өөрийн хурц хумсаар бурхангүй үзэлт Хиранья гişиг буугийн хүчрхэг биеийг хоёр хэсэгт хувааж хайсан юм аа гэж. За энийг бол та бүхэн тайлбарлуулах шаардлагагүйгээр мэдж байгаа тийм ээ. Нарисимха одоо ингээд модчин хүн те зэгсийг ингээд цуулж хайдаг шиг тийм хялбархнаар одоо хүчрхэг дээр одоо Асур Хиранья гişиг бууг хоёр хэсэгт хувааж хайсан гэж. За ингэж заларсан байх нь. За 19-р шүлэг. Панча дашам ваманакам критавагат адхврам балех пата траям ячаманах пратья дитсус три пиштапам гэж. За орчуулгана. Арван 5 дахь хувилгаан дүрээрээ дээд эзэн одоо Брахманы дүрийг буюу Вамана дүрийг авсан ба Махаража байлын зохион байгуулсан дахлаг өргөлийн газарт хүрэлцэн очсон. Хэдий тэрээр 3 гаригийн системийг эрхшээх эрх мэдлийг эргүүлэн өгөхийг хүсэж байсан ч тэрээр түүний алхмаар 3 бяцхан алхам газар өгөхийг гуйсан билээ гэж. Одоо тэр нөгөө 3 ертөнцийг захирах эрх мэдлийг тэр байлын Махаражид өгөх гэжсэн боловч хүсэжсэн боловч эхний ээлжинтэй 3 бяцхан алхам газар одоо өгөөч гэж гуйгаар очсон гэж. Вамана дүрээр ингэж заларсан гэж. Вамана дүрээр заларах үед те ямар онцлогоо үйл явдал болсон бilé? Хардцаад ямар. Вамана дүрээр залрах үед ямар онцгой үйл явдал болсон бilé? Нэг алхаа тий. Нэг алхаад одоо орчлонгийн баг ингээд орчлонгийн бүрхүүл ингээд тул алхаа. Тэгээ нөгөө нэг орчлонгийн бүрхүүлийг нөгөө нэг эрхийн ургууныхаа үзүүр Ваманагийн үзүүр ингээд цоолоод тэр цоолсноос тэр одоо орчлонгийн гадна талд урсдаг нөгөө учир шалтгааны далаа гэж агуурх том далаа байдаг гэж ярьдаг. Махавишныг хөвтөж идэг тий. Тэр учир шалтгааны далаагаас тэр бурханлаг сүнслэг ертөнцөөс нэг тусал ус унсан материал ертөнц тийм үү. Тэр тусал ус нь юу вэ гэхээр ган мөрөн гэж. Тэрийг та бүхэн мэдж байгаа тий. Тэгээ ган мөрөн бол дээд гаригийн систем, дунд гаригийн систем, доод гаригийн системд урсж идэг мөн үү? Тэр дээд гаригийн системд урсдаг тэр ган мөрөн нь бол одоо шөнө биднэрт харагддаг нөгөө тэнгэрийн завц гэж ярьдаг тий. Тэнгэрийн завцаа гэж хэлдэг шүү дээ.
Дуу муу зүгээр байгаа үз. За ийм одоо гайхалтай ховлогон дүрээр вамана дүрээр заларсан гэж. Яагаад одоо дүрээр заларсан гэхээр одоо өчүүхэн жижиг алхмаар тий. Ямар том одоо нөгөө алхмыг хийж болох вэ? Ямар одоо бурхны дээд бодгол гэдэг бол ямар агуу хүчрэг одоо мөн чанартай байдаг вэ гэдгийг харуулахын тулд тийг заларсан байх нь шүү дээ. За 20 дугаар шүлэг. Аватар шотошаме пашан брахма друха нрипан трих савта крито копито ник шатрам акарон махим гэж. За 20 дугаар шүлгийн орчуулга нь 16 дахь ховлогын дүрээрээ дээд эзэн Бирику Патигийн дүрээр буюу Брахмануудын үгийг дагаагүйхэн төлөө уурлан хэлгэнэж 21 удаа удирдагч гишатрын нарыг устган хөнөөсөн гэж. Одоо Парашурама тий. Парашурама дүрээр шидэт илдэлтэй Парашурама гэж тий. Тэм дүрээрээ илэр залгарсан гэж байна. Брахмануудын үгэнд ороогүй учраас тэр одоо нэг удирдагч гишатрын нар. Уг нь бол нийгмийн одоо ведийг одоо варна ашрамын системээр болвол яах ёстой байдаг вөхөр гишатрын нар буюу удирдагч нар бол брахмануудын үгийг дагж явах ёстой байдаг байна шүү дээ. Тэгээд одоо брахмануудын одоо энэ үгийг даахгүй ведийн зарчмыг ведийн одоо нэг варна ашрамын системийг даахгүй байсан учраас одоо тийм одоо бардам гэдэг гишатрын нар гарсан байсан учраас одоо нэг үгээр хэлэх юм бол тий толгойнхаа тархиныхаа хэлсэн одоо мэдээллийг захирамжийг гаран даагаагүй учраас дээд эзэн одоо Парашурамагийн дүрээр одоо бууж ирээд тэгээд 21 удаа гэж шүү дээ. Нэг биш удаа 21 удаа тийм гишатрын нарыг тэр одоо бардам омоолсон тийм өнгөрөөд гишатрын нарыг устгаж хөнөөсөн гэж. Тийм аймаар нэг ташгин дүрээр залгарсан байна шүү дээ. За 21 дугаар шүлэг. Жогсолтой байна. Татах савтаташе жатах сатьяватьям прашарат чакревета тарах шакха дриштва помсолпа митха сах гэж байна. За юу гэж юм нөхөр? Дараагийн 17 дахь ховлогын дүрээрээ Шри Vyasa Devan Парашара Мунигээс Сатьяватьягийн хэвлэгээс төрж мэндэлсэн гэж. Ихэнх хүмүүсийн оюун ухаан ихэд муудсныг хараад тэрээр нэгдмэл нэг ведийг хэд хэдэн бүлэг хэсгүүд болгож хуваасан гэж. 17 дахь ховлогын дүрээрээ Vyasa Devan Парашара Муни Сатьяватьягийн хэвлэгээс төрж мэндэлсэн ихэнх хүмүүсийн оюун ухаан муудсныг мэдээд тэрээр нэгдмэл нэг ведийг хэд хэдэн бүлэг хэсгүүд болгож хуваасан гэж. Өмнө нь вед бол нэг л байсан гэж та бүхэн мэдж байгаа тийм. Тэгээд нөгөө Кали юга эхлээд хүмүүсийн оюун ухаан муудаад ойлгох чадвар муудаад ирсэн учраас ведийг одоо ингээд хэсэг болгон одоо чиглэлээр ингэж хуваасан байх нь шүү дээ. Хүмүүст илүү ойлгомжтой болох. Тэр байтугай вед бол бичгээр биш дандаа амаар дамжигддаг байсан тийм. Тэгээд Кали юга эхлээд бичгээр болгож үлдээсэн. Хүмүүсийн оюун ухаан муудсан учраас бичгээр болгож үлдээсэн гэж. За 22 дугаар шүлэг. Нара девотом апаннах суракаря чикишая самудра никрахадини чакре виряни атах парам гэж. Юу гэж үнэ гэхээр 18 дахь ховлогын дүрээрээ дээд эзэнбээр Рама хааны дүрээр илрэн заларсан гэж. Өөрийн үйл хэрэгээр сахиусан тэнгэрүүдийн таалыг хангахын тулд тэрээр эгэлгүй агуу хүч чадлыг илрүүлэн харуулсан. Тэр одоо илрүүлэн харуулсан үйлүүд нь юу гэхээр энтхийн далайг захирч дараа нь нөгөө ирэг дээр нь оршиж байсан бурхангүй үзэлт Равана хааныг устгаж хөнөөсөн гэж. Рама 18 дахь ховлогын дүрээрээ дээд эзэнбээр Рама хааны дүрээр илрэн заларсан. Өөрийн үйл хэрэгээр сахиусан тэнгэрүүдийн таалыг хангахын тулд тэрээр эгэлгүй агуу хүч чадлыг илрүүлж харуулсан. Энтхийн далайг захиран хориглож дараа нь нөгөө ирэгт нь оршиж байсан бурхангүй үзэлт Равана хааныг устган хөнөөсөн гэж.
Энд ингэж юм те сахиус нэнгэрүүдийн таалыг хангахын тулд гэж. Яагаад тэгсэн гэхээр Равана хаан бол Равана Мангасны Ракшаса байсан те. Хүний махан болсон шүү дээ. Равана хаан яасан гэхээр одоо Данганс газар дэлхийг биш 3 твийг тэр байтугай тэнгэрийн орныг төвөөж ирсэн тийм амар хүчрхэг одоо тийм аашур байсан байх юм шүү дээ. Тэгээд тэнгэрүүдийг бас ингэж айлгаж ирсэн учраас тэнгэрүүдийн таалыг хангахын тулд тэр одоо хин Брама бурхан заларсан байх юм шүү дээ. За 23 дугаар шүлэг. Икона Вимшатме Виришнишу Прапя Жанмани Рама Кришна ити бува Бхагаван Ахарат Бхарам гэж. 19 20 дахь хувилгаан дүрээрээ дээд эзэмбэр Виришну удамд буюу Яату удамд Балрама эзэн Кришна эзэн дүрээр их дэлхийг элдв янзын ачаанаас нь хөнгөлөхийн тулд морилон заларсан гэж. За Балрама Кришна хоёр бол 19 20 дугаар одоо хувилгаан гэж байна шүү дээ. Тэгээд газар дэлхий дээр одоо ингээд хуримтлагдсан ачаал өгцөн байсан тэр одоо газар дэлхийн элдв янзын ачаа хог навшноос нь хөнгөлөхийн тулд морил заларсан гэж байна шүү дээ. Одоо тэр үед дэлхий дээр нөгөө цэргийн хүч нь маш их одоо хуримтлагдсан байсан гэж ярьдаг шүү дээ. Маш их цэргийн хүч хуримтлагдсан байсан. Тийм учраас тэр одоо ачаа тэр олон цэргийн хүчнүүдийг ингээд цөөлөхийн тулд хөнгөвчлөхийн тулд газар дэлхийд морилон бууж ирсэн гэж. За 24 дугаар шүлэг. Татах Калао Самправритте Самохая Сура Дивишам Бутхо Намнан Жана Сута Кикатэшу Бавишати гэж. За. Дараа нь хоёр юугагийн зааг дээр бүхтэйгч их эзэн Вишну Яашийн хүү болж Калки аватар дүрээр заларнаа. Тэр үед дэлхий дээрх бүхий л удирдагч нар цөлмөн дээрэмдэгч нар болж хувирсан байх болно гэж. Юу гэсэн байна? Хоёр юугагийн зааг дээр. Хоёр юугагийн Допара юуга, Кали юуга хоёрын зааг дээр. Кали юуга эхлэхийн үед те бүтээгч их эзэн биш Кали юугагийн төгсгөл юу үед биш. Удлаа дараа нь Кали юугагийн ихэнд тийм үү? 24. Дараа нь Кали юугагийн ихэнд шашныг даган баримтлагчдад дайсагнан хандагчдыг хуурам эхлэхийн тулд дээд эзэн Гая мужид Анжааны хүү буддаа эзний дүрээр илрэн заларсан гэж. Заларнаа гэж байгаа шүү дээ. Заларнаа. Энэ бол нөгөө буддаг одоо Шримад Бхагаватанд бурхан буддаг залархаас өмнө айлдагдж байгаа учраас илрэн заларнаа гэж одоо ирээдүйн цаг дээр хэлэгдэж байгаа байхгүй юу. Дараа нь Кали юугагийн ихэнд шашныг даган баримтлагчдад дайсагнан хандагчдыг хуурам эхлэхийн тулд дээд эзэн Гая мужид Анжааны хүү буддаа эзний дүрээр илрэн заларнаа гэж. За хиний буддагийн талаар бид нөр зөндөө бас ярьж байсан тийм. Буддагийн сургаалын тухай бид нэр ерөнхийдөө бол маш олон удаа ярьж байсан, маш олон удаа тайлбарлаж байсан. Ер нь бол бурхан буддаа бол Ведийг өгөөсөхийн тулд гол зорилго нь бол Ведийг өгөөсгöd Ведийг бол одоо бодлаа, буруу гэж одоо номлохын тулд заларсан. Яагаад гэхээр Кали юуга эхлээд Ведийн одоо нэр хүнд алдагдаад, Ведийн зарчмууд алдагдаад тэгээд Ведд итгэх хүмүүсийн итгэл ингээ алдагдаад ингээд энэ тэр одоо дарма буюу шашингүн үзэл, бурхангүн үзэл ноёлоод ихэлсэн учраас хүмүүс ерөнхийдөө энэ ерөнхий байдлаар зөв замаар одоо явдаг болгохын тулд ерөнхий байдлаар нүгэлгүй одоо ямар ч байсан тийм нэг зөв цогцтой одоо хүмүүс байлгахын тулд одоо бурхан буддаа тэр Ахимсагийн номлоор хүчгүй хэрэглэхийн номлолыг гол баримтлалаа болгож заларсан байдаг шүү дээ. Тэгээд Ведийн гол үзэл сургаал бол бурханы дээд байдгал одоо мөргөж залбирахыг одоо ингэж мөргөж залбирахыг бол уриалдаг шүү дээ. Гэтэл одоо хин бурхан буддаа хэрвээ одоо бурханд мөргөх хэрэгтэй гэж ингээд номлох юм бол ахаал Ведийг номлосон болчихж байгаа учраас бурханы тухай ерөөсөө дуртаагүй те хүн болгон бурхан, чийч бурхан, бийч бурхан гэдэг агуулгатай тийм сургаалыг альцсан байгаа шүү дээ. За дараа нь 25 дугаар шүлэг. Атгасау юуга сандхя ям дасю праешо ражасо
Жанита Вишну Яшасо Намна Калкир Жагат Батих гэж. Дараа нь хоёр йогагийн зааг дээр бүтээгч их эзэн Вишну Яшийн хүү болж Калки аватар дүрээр заларнаа. Калки аватар дүрээр заларнаа. Тэр үед дэлхий дээрх бүхий л удирдагч нар, цөлмөн дээрэмдэгч нар болж хувирсан байх болно гэж байгаа байхгүй. Энэ нь болохоор одоо энэ Кали юуг төгсөх үе одоо Кали юуг төгсөөд дараагийн одоо сайтын юуг алтан эрийг эхлэхийн өмнө энэ Калки аватар ирнэ гэж үгүйсэн байна шүү дээ. Тэгээд одоо өөрөөр хэлбэл ингээ одоо ингээ Кали юуг ингээд одоо ингээ хойшлох тусмаа, үргэлжлэх тусмаа ер нь бол юу яах вэ гэхээр бурхангүй үзэл илүү дэлгэрнэ. Шүтлэг бишрэл одоо улам их муу болсон тий. Хүмүүсийн оюун ухаан улам муу болсон тий. Тэгээд яах вэ гэхээр бүр сүүлдээ одоо ямар ч тийм одоо номын одоо гэрэл одоо энэ шүтлэг бишрэлийн гэрэл бурханд шүтлэх бишрэх тий. Одоо өөр тийм бурхандаг тийм ямар нэг гэрэл байхгүй болоод харанхуй л өргөжлөө гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсээр байгаад ингээд одоо ерөөсөө ямар ч одоо найдваргүй болоод ирэх тэр цаг дээр яах вэ гэхээр Калки аватар цагаан борьтой Калки аватар заларнаа. Тэгээд ямар хүний хүү болж төрөх вэ гэхээр тэр Брахман Вишну Яши гэдэг Брахман хүний хүү болж төрнө гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үед ямар дэлхий дээр ямар хуу дүр байдал одоо ноёлсон байх вэ гэхээр дэлхийн тэр удирдагч нар нь ерөөсөө л цөлмөн дээрэмдэгч нар болж хувирсан байх болно гэж байгаа. За юм байна. За дараачийн 26 дугаар шүлэг. Аватара хи асанкия харих сатва ниткер дивижах ятга витасина кулях сарасах сюх сахсрашах гэж. Брахманууд минь ээ. Дээд эзний хувилгаадууд тоолшгүй олон бөгөөд яг л үл шавхагдах булгаас урсан гарах горхнууд луга адил билээ гэж. Одоо ингээд дээд бурхны тий хувилгаанууд нь аватарууд нь тий тоо томшгүй олон. Тэр нь жишээж хэлэх юм бол одоо усан гэж шавхагддаг булгаас ингээд олон маш олон янзын горхнууд урсаж гардагтай адилхан гэж жишээгээр тайлбарласан байна. За дээд бурхан. За 28 дугаар шүлэг. Те чамша казах помсах Кришнасту Бхагаван Своям Индрари Вякулам Локам Мритянти юга гэж. Энд дурдгдсан бүхэл хувилгаадууд нь нэг бол түүний бүрэн хэсэг, нэг бол бүрэн хэсгийн тодорхой нэг хэсэг тий. Гэвч дээд эзэн Шри Кришна болоос бурхны анхдагч байтгал байлаа гэж. За энэ одоо нэг бүлгийн одоо энэ гарчгийн нэр гарч ирж шүү. Тэдгээр хувилгаадууд нь бурхангүй үзүүлтнүүдээс болж эмх замбраагүй байдал үүссэн олон янзын гаригууд дээр бууж морилдог. Дээд эзэн итгэгчдийг хамгаалахын тулд залардаг билээ гэж. За энэ дахиад уншаад. Энд дурдгдсан бүхэл хувилгаадууд нь нэг бол түүний бүрэн хэсэг, нэг бол бүрэн хэсгийн тодорхой нэг хэсэг. Гэвч дээд эзэн Шри Кришна болоос бурхны анхдагч байтгалаа. Өөрөөр хэлбэл тэр бурхны анхдагч байтгалаас одоо тэр олон хувилгаадууд, тэр тоо томшгүй олон хувилгаадууд төрдгөө үүсдэгэ гэж хэлж шít. Тэдгээр хувилгаадууд нь бурхангүй үзэлтнүүдээс болж эмх замраагүй байдал үүссэн олон янзын гаригууд дээр бууж морилдог. Дээд эзэн итгэгчдийг хамгаалахын тулд залардаг билээ гэж. За ингэж тоо томшгүй олон бурхны хувилгаадууд ингэж газар дэлхийд бууж ирдэг, янз янзын гаригууд дээр бууж ирдэг. Одоо тохиноолохын тулд газар дэлхийг тэр тухайн гаригийг тохиноолохын тулд бууж ирдэг. Тэгэхдээ бол эзэн Шри Кришна бол бурхны анхдагч байтгалаа гэж. Бүр хамгийн анхдагч. Своям Кришнасту Бхагаван Своям гэж. Хамгийн анхдагч тийм байтгалаа гэж. Түүнээс бол бүх хувилгаадууд үүсдэг гэдэг утгаснаа энэ шүлгэнд гарч ирж байна. Тэгэхдээ дээд эзэн ямар юуны тулд залардаг вэ гэхээр итгэгчдийг хамгаалахын тулд залардаг гэж. Бас нэг одоо чимэшлэнгүүтээ хамгаалахын тулд залардаг гэж. За 29 дугаар шүлэг. Жанма кухьям Бхагавато яэтат параято нарах саям пратар киринам бхактя дукха грамат вимучате гэж.
Өглөө оройд дээд эзний нууцлаг илэрлүүдийн талаар хэмбэр анхааралтай сонсон вэ? Тэрээр бүхий л зовлон зүдгүүрөөсөө ангижрах болно гэж. За энэ одоо Ширмат Богоотмын аватаруудын тухай ингээд хэн одоо өглөө оройд ингээд сонсоод байх юм бол тэр бүх зовлон зүдгүүрөөсөө ангижрах болно гэж ингэж одоо магтсан байна шүү дээ. Энэ одоо саяын бүлгийн одоо энэ шүлгийг хэрвээ ингээд сонсох юм бол унших юм бол ийм одоо гайхамшигтай одоо үр дүнг хүртнэ гэж ингэж магтж байна. Энэ одоо энэ бүлгийг унших юм бол сонсох юм бол гэж шүү дээ. Өглөө оройд гэж. За 37 дугаар шүлэг. Начася кашчи нипонина дхатур авайти жантух команиша отих намани ропани мана вачопхих сантавато ната чарям иваж нах гэж. Иваж нах агя. За. Орчуулгана. Мөнхөс мэдлэг бүхий тэнэг монхог хүмүүс нь тайзан дээр тоглож буй жүжигчин шиг дээд эзний үйлүүд дүр хэлбэр ариун нэр зэргийн трансцендент мөн чанарыг танин ойлгож үл чаднаа. Тэд энэ талаар өөрсдийн ухаан санааны эрх зүйлүүдээр эсвэл хэл ярианы аль алинаар нь илэрхийлж үл чаднаа гэж. Мөнхөс мэдлэг бүхий тэнэг монхог хүмүүс нь тайзан дээр тоглож буй жүжигчин шиг дээд эзний үйлүүд, дүр хэлбэр, нэр зэргийн трансцендент мөн чанарыг танин ойлгож үл чаднаа. Тэд энэ талаар өөрсдийн ухаан санааны эрх зүйлүүдээр эсвэл хэл ярианы аль алинаар нь илэрхийлж үл чаднаа гэж. Юу гэсэн үг вэ? За ер нь тэнэг монхог хүмүүс зүр тайзан дээр тоглож байгаа жүжигчин шиг гэж байна. Одоо дээд бурхан бол одоо үндсэндээ нэг осны одоо дээд бурханы одоо энэ аватарууд, дээд бурханы хувилгаадуудыг энэ одоо бууж ирж байгаа нь бол нэг ясандаа бол кино жүжиг шиг тийм байгаа даа байхгүй юу? Мөн үү? Тэгээд энэ тэр тоглож байгаа жүжигчин шиг энэ дээд эзний энэ үйлүүд, дүр хэлбэр тэгээд тэр байтугай ариун нэрийн энгийн хүмүүс бол ойлгож чадахгүй. Тэр байтугай бол зүгээр өөрсдийн тэр одоо айгуу тэр одоо гүн гүнзгий тэр эргцүүлдэг аюу ухаанаараа ч ойлгож тань ойлгож чадахгүй. Эсвэл одоо нэг хэл яриагаараа ч илэрхийлж чадахгүй гэж. Тийг сонирхож төрөхгүй гэж. Ягаад гэвэл тэдний буянлаг байдал, бурханлаг байдал нь үл хөрлөнө гэж байна. За. Тэгээд дээд эзний одоо бурханы одоо энэ одоо хувилгаадууд, аватарууд ганцхан манай энэ дэлхийд биш дээ. Өөр олон гаригууд дээр, өөр олон орчлонгууд дээр байнга ингээд тасралтгүй явагдаж байгаа шүү дээ. Тасралтгүй үргэлжлэл ингээд явагдаж байгаа тийм. Мөнхөд явагдаж байна. Тэгтэл энэ хүний дэлхийн ертөнцийн хүний нэг амьдрал бол ингээд одоо хэдхэн минут нэг инчтгийн төдийд одоо хэдхэн 10 жил ч байд юм хэдэн одоо сайн 100 жил тийм ингээд үргэлжлээд ингээд дуустдаг. Тэгтэл дээд бурханы одоо тоглоом 6 наадам бол ингээд мөнхөд одоо бүр цагалшгүй эрт цаг үеэс дахин одоо үргэлжлэлээр ингээд байж байгаа гэж мөнгө ингэж үргэлжилж байгаа гэж. Тийм учраас гайхамшигтай юм аа. За 41-р шүлгээ. Тадитам грахаям аса сутам атмаватам гварам сарва ведетхи хасанам сарам самудритам гэж. Ачин дээрх бүхий л ведийн бичээсүүдийн болоод түүхэн сурвалж бичгүүдийн өрөм цэцгийг цуглуулад Шри Vyasa Deva Bhagavat-мыг өөрийгөө танин ухамсарласан сүнснүүдийн дотор хамгийн хүндтэй байр суурийг эзэлдэг өөрийн хүүд дамжуулж өгсөн юм аа гэж. За хаад биш. Орчин дээрх бүхий л ведийн бичээсүүдийн болоод түүхэн сурвалж бичгүүдийн өрөм цэцгийг цуглуулад Шри Vyasa Deva Bhagavat-мыг өөрийгөө танин ухамсарласан сүнснүүдийн дотроо хамгийн хүндтэй байр суурийг эзэлдэг өөрийн хүүд дамжуулж өгсөн юм аа. Өөрийн хүн хэн бэлээ? Манайхаа. Өөрийн хүн Шукадева Swami. Мөн үү? Бид өмнө ярьжсэн шүү дээ.
нөгөө ээжийнхаа гэвлийгээс гарахгүй өчнөө олон жил болоо. Тэгээд арай гэж гарангуут айсан шууд ойроо явсан гэдэг бид нар ярьжсэн шүү дээ. Жукад явсан юм. Ягаад айсан гэхээр маягийн нөлөөнд ороод урханд одоо үйлчлэн зүтгэхээ мартчих байхаа гэж айгаад шууд одоо ойроо явсан гэж байгаа шүү дээ. Тийм айхалтай байтгал байсан маа. Ангижирсан төрхийн ангижирсан мөнхийн тийм нэтяс идэх мөнхийн ангижирсан сүнс байжээ. Тэгээд ингэж штэ. Орчин дээрх бүхий л ведийн бичээсүүдийг болоод түүхэн сурж өчгүүдийн өрөм зүтгийн хамгийн одоо нөгөө гоё одоо чанартай сайн сайхан юмуудын цуглуулад тэгээ Ширмат Богонд одоо хурааж өгөөд тэгээд тэрийгээ одоо хэн дамжуулсан гэхээр тэр одоо өөрийгөө таньж ухамсарласан сүнснүүд дотор хамгийн хүндтэй байс өргөө зэлдэг. Өөрийнхөө Шуука Дэв гэсэн үед дамжуулж өгсөн гэж. За 42 дугаар шүлэг. Сату самшра ваямаса махараджам парикшитам прайо павиштам гангаям паритам парамаршипхих гэж. За ингээ Вясадевагийн хүү Шукадева Госоми өөрийнхөө ээлжинд Бхагаватмыг агуу хаан Парикшитэд айлдсан юм аа. Парикшит хаан нь гангийн ирэг дээр их мэрэгдүүдийн хүрээлэл донд хоолч усч үл идэж уун өөхөх мөчөө хүлээн сууж байсан юм аа гэж. Дахиад уншаад. Вясадевагийн хүү Шукадева Госвами өөрийнхөө ээлжинд Бхагаватмыг агуу хаан Парикшитэд айлдсан юм аа. Парикшит хаан нь гангийн ирэг дээр их мэрэгдүүдийн хүрээлэл донд хоолч усч үл идэж уун өөхөх мөчөө хүлээн сууж байсан юм аа гэж. Энийг та мэдж байгаа тийм. Яасан бilé? Парикшит хааны түүхийг бид нар өмнө ярьжсэн шүү дээ. Парикшит хааны нөгөө Брахманы хүү ингээ хараагаад нөгөө Парикшит хаан нөгөө нутаг орноороо айл нэг тойрч явж байгаад нэг их мэргэний гэрт орсон чинь нөгөө төч нөгөө суудал тавьж өгдөг шүү дээ. Парикшит хаанд тэнгуут нөгөө нэг өгсөн могоо хүзүүн дээр нь шидсэн чинь нөгөө гатаа тоглож исэн хүн шидэж байгаараа хайчаа явчихдаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Парикшит биш тэр Брахманы гатаа тоглож исэн хүн орж ирээд нөгөө аавынх нь хүзүүн дээр нөгөө өгсөн могоо шидсэн байхыг хараад Парикшит хааныг хараадаг шүү дээ. 7 хоногийн дараа нисдэг могоонд хатгуулж өгөх болтугай гэж хараадаг шүү дээ. 7 хоногийн дараа өгөх болтугай гэж хараадаг шүү дээ. Тийм. Тэгээд 7 хоногийн дараа өхөн нэгдгээ нөгөө Парикшит хаан мэдчихээд за өхөлтөө бэлтгэхийн тулд одоо яах ёстой хамгийн зөв зүйл юу яах ёстой гэдэг хайгаад их мэрэгдүүдийг цуглуулад тэгээд хамгийн одоо зөв зүйл бол хамгийн чухал зүйл бол юу байдаг вэ гэхээр өхөл бэлтгэх хамгийн чухал зүйл юу байх вэ гэхээр Бурхны дээд бодголын одоо гайхам одоо тэр түүх намтрууд түүх тэр гайхам одоо үйлүүд те тэр гайхалтай тэр бурханлаг үйлүүдийг сонсох бол хамгийн чухал одоо хүлдээ эвдэх хамгийн тэр одоо чухал өгөөд хамгийн тэр амт шидтэй тийм үйл байдаг гэдгийг ойлгож мэддэг шүү дээ. Тэгээд ганган мөрний ирэг дээр одоо Шукадева Госвамигийн Ширмат Богоодмын айлтгахыг сонсож 7 хоногийн турш ус чуухгүй юм ч идэхгүй ингэж 7 хоногийн турш сууж Богоодмыг сонссон байдаг. За дараагийн шүлэг нь буюу сүүлийн шүлэг байгаа хаа. 43 дугаар шүлэг. Кришне Свадхамо Бхагате Дарма Гьяна Типхих Саха Калаунашта Диша Миша Пуранарко Дуна Хуно Дитах гэж. За орчуулгана. Энэхүү Бхагавата Пуран нь яг л нар мэд гэрэл гэгээг цацруулмуй. Тэрээр шашин ном, эрдэм мэдлэг гэх мэт зүйлс дагалдаж байдаг. Дээд эзэн Кришнаг өөрийн гариг орноо буцсны дараагаар мандан гарч ирсэн юм аа гэж. Энэхүү Пуран нь Кайли эртний нөлөөгөөр юу ч үл үзэгдэх Монголын түнэр ханах үед харах чадвараа алдсан хүмүүст гэрэл гэгээг тэн авч ирж буу юм аа гэж. За ингэж шүү дээ. Энэхүү Бхагавата Пуран тий яаж юм гэхээр яг л нар мэд гэрэл гэгээг цацруулмуу гинэ. Яагаад тэгэхээр шашин ном эрдэм мэдлэг гэх мэт зүйлс дагалдаж байдаг. Дээд эзэн Шри Кришнаг өөрийн гариг оронд буцсны дараагаар өөрөөр хэлбэл
Кайли йога эхлээд одоо Тавапара йогагийн төгсгөл Кришна одоо өөрийнхөө гариг оронд ингээ буццсан тий. Тэнгүүт ингээ Кайли йога номоо одоо жинхэнэ одоо утгаараа ингээ одоо ноёлж эхэлж байгаа юм шүү дээ. Одоо ямар ч нэг одоо бурхан байхгүй болсон учраас тий. Бурханы хавилгаан одоо өөрөө буццсан бурхан. Бурханы дэд байтал өөрөө буццсан учраас дэлхий дээр ингээ жинхэнэ түнэр ханахгүй ноёлж эхэлсэн баг. Тэгээд тэр түнэр ханахгүйг одоо арилгахын тулд Бхагаватам ингэж одоо яг одоо нар шиг ингэж маннаг гарч ирсэн. Кайли йогагийн одоо улмаас ингэж харах одоо чадвараа алдсан. Тэр ханахгүй төөрсөн тэр хүмүүст гэрэл гэгээ хайрлахын тулд Бхагаватам одоо бий болсон айлдагцсан гэж. Тэр одоо Кайли йогагийн ханахгүй харах чадвараа алдсан хүмүүст гэрэл гэгээг авчирч гэр юмаа гэж ингэсэн байна. За ингээд өнөөдөр ингээд Шримад Бхагаватамынхаа ээлжид уншлаа. Сүүлийн 2 3 7 хоног уншаагүй учраас жоохон ингээд удаан уншлаа. Жоохон нөхөн ихтэй уншаад. За ингээд өнөөдөр болохоор яаж юм гэхээр Шримад Бхагаватамын 1-р бүлгийн 3-р ингээд 1-р дуулын 3-р бүлэг ингээд уншиж дууссан. Дараагийн уншлагаас одоо 4-р бүлэг рүү орноо. За тэгээд өнөөдрийн уншсантай холбоотой асуух зүйл байвал коммент бичээрэй, байхгүй бол ингээ өндөрлөё. Ер нь бол уншвал ингээ бид нэгээр ингээ шүлгүүдээ бүх шүлгүүдээ ингээ уншныг бол айгүйх цаг орох гэж байгаа учраас би ер нь бол айл болох одоо хамгийн гол хамгийн чухал гэсэн шүлгүүдийг түүш ингэж орчуулж уншиж байгаа шүү. Тэгээ аялах цаг хугацаа хэмнэг үтнээс тэгж орчуул гэж бодсон юм аа. За ингээд өнөөдрийнхөө уншлагыг өндөрлөё. За ингээд цаг хугацаагаа зарцуулж Шримад Бхагаватамыг анхаар сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн уншлагаараа дахин уулзлаа. Түр баяртай Харе Кришна.